Эрхэм бүзэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар Монгол орны зүүн бүсийн хөгжлийн тулгуур зэг болсон Дорнот аймгаас та бүхэнтэй мэдчилж байна. Дорнот аймаг нь Монгол улсын хамгийн зүүн хязгаарт оршдог 124 мянган км газар нутагтай бөгөөд хэмжээгээр аймагуудаас эхний 3-т орж байна. Дорнот аймгийн хүн ам одоогийн байдлаар 86.1 мянга бөгөөд халах бүрээд бараг үзэмчин үндэстэн ястангууд оршин суудаг. Засаг захиргааны нэгжийн хувьд 14 сум 67 багтай. Нийт хүн амын 55% нь зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв, цэргийн гавьяаны одонд аймгийн төв Чой болсон хоттой аж төрж байна. Хүний хөгжлийн индексээр аймагуудаас хамгийн сүүлийн байранд ордог байсан бол сүүлийн жилүүдэд эхний байруудад эрэмблэгдэж байна. Дорнот аймаг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээтгүүний хэмжээгээр аймагуудаас 3 дугаар байрт орж байна. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйл ажиллагааны төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийг ажилтай, орлоготой болгох, ядуурлыг бууруулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг чанаржуулах, Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах эрхэм зорилгыг өмнөө тавьсан Дорнот аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, халамжийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн чиг үүргийг нэр төртэй биелүүлж байгаа бөгөөд Дорнот аймаг сүүлийн жилүүдэд хүний хөгжлийн индексээр тогтмол тэргүүлж байгаа нь тэдний үйл ажиллагаатай ч салшгүй холбоотой. Бид Дорнот аймгийн төв Чой болсон хотын үүдэн дээр хүрэлцэн ирээд байна. Чой болсон хотод хүний хөгжлийн ордон хэмээх том ордон цогцолсон билээ. 83 мянган хүн амтай Дорнот аймагт төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хамт олонны үйл ажиллагааг өнөөдөр та бүхэнд танилцуулах болно. Дорнот аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэгэн томоохон онцлог бол хүний хөгжлийн ордон юм. Дорнот аймаг өнгөрсөн жилүүдэд хүний хөгжлийн асуудлыг энэ тэргуунд тавьж, энэ бодлогын хүрээнд хүний хөгжлийн ордныг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж амжилттай босгосон юм а. Одоогоор тус ордонд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон 6 төрийн бус байгууллага байрлан үйл ажиллагаагаа явуулж байна. Тодорхойлбол тус ордны А байранд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Дорнот аймаг дахь салбар, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажилтан барай заслын төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тус аймаг дахь салбар, иргэдэд үйлчлэх танхим, залуучуудын бизнесийг дэмжих стартап төв, ахмадын хороо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны салбар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлийн салбар зэрэг байгууллага төвхнөж үйл ажиллагаагаа тог тухтай орчинд явуулж эхэлсэн байна. Харин Б байранд биеийн тамирын танхим, ахмадын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх төвийг байгуулж өгсөн байна. Ордонг барьснаар аймгийн нийт хүн ам, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэд, ахмадууд руу чиглэсэн нийгэм, халамж, хөдөлмөр эрхлэлт, соёл, хүмүүжил, спортын зэрэг олон талтай цогц үйлчилгээг нэг дороос шуурхай үзүүлэх боломж бүрдсэн байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр 2021-с 2022. Хөтөлбөрийн зорилго залуучуудад хөдөлмөрийн эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх, ажил дадлагжуулан зуучлах цогц үйлчилгээг туршин нэвтрүүлэх болон аж ахуй эрхлэх бүтээлч шинэлэг санал санаачлалыг дэмжихэд хөтөлбөрийн зорилго оршин. Хөтөлбөрийн хамрах хүрээ 15-аас 34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд. Ихтэй сургуулийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөөд 3 хүртэл жил болж байгаа. Эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж байгаа залуучууд. Ихтэй сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ. Залуучуудын хөдөлмөрийн эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх. Залуучуудад ажлын дадлаг туршлага эзэмшүүлэх үйлчилгээ үзүүлэх. Оюутан залуучуудыг цагийн ажил зуучлах. Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох. Залуучуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх. Аймаг дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хэлтэс болон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвний ажил хайгч залуучуудын хөдөлмөр эрхлэх ур чадварын үнэлгээ хийн. Хөдөлмөрийн зах зээлийн нэвтрэн орох чадварын хувьд боломжтой гэсэн үнэлгээ авсан залуучуудыг тохирох ажил зуучлана. Тохирох ажил олохгүй байгаа бол ажил хайгч хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Өөрийгөө тань мэдих, үнэлэх хөдөлмөрийн зах зээлийн нэвтрэн орох, ажил хайх чадвар эзэмших, ажил хайх гэсэн үе шат бүхий сургалтанд хамруулна. Ажил олгогчдод тохирох ажилтныг ажил хайгчдад тохирох ажил зуучлах арга хэмжээг ганцаарч ирсэн болон бүлгийн зохион байгуулалтын хэлбэрээр зохион байгуулна.
Ажил хайх залуучууд ажил олгогчийн ярилцлагад орж харилцан шийдвэр гаргаснаар ажлын дадал туршлага эзэмшинэ. Цаашлаад байнгын ажлын байранд ажиллах боломж бүрдэнэ. Ажил хайх залуучуудад ажлын дадал туршлага эзэмшүүлэх арга хэмжээгээ ажил олгогчтой хамтран гэрээний үндсээр зохион байгуулна. Дадлага туршлага эзэмших арга хэмжээнд хамрагдсанаар цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, гун амын орлогын татвар болон бусад зүйлд хамрагдана. Залуучуудад ажлын дадал туршлага эзэмшүүлэх үйлчилгээ үзүүлэх. Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох, гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх бүлгээр ажиллаж ирээдүйд санхүүгийн бизнесийн зөвлөх менторийн туслалцаатайгаар хөгжүүлнэ. Шинэ технологи, шинэдэг санал санаачлах бүхий төсөл боловсруулсан шилдэг стартап залуучуудын багийг аймаг дүүрэгт сонгон шалгаруулж, эргэн төлөх нөхцөлгүйгээр 10 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Аймаг дүүрэгт шалгарсан шилдэг стартап залуучууд болон залуучуудын багуудын дунд улсын хэмжээний шилдэг стартап 3 багийг шалгаруулж 13, 17, 20 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгоно. Оюутан залуучуудыг цагийн ажил зуушлах. Ихтэй сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатанд сурах цагтыг цагаар хөдөлмөр эрхлүүлэх ажилд зуушлана. Цагийн ажил зуушлал нь сурч боловсрох нөхцөлийг хязгаарлахгүй байна. Оюутан залуучууд өдөрт ихтэй 4 цагт 7 хоногт ихтэй 20 цагаас ихгүй хугацаагаар ажиллана. Энэ хязгаарлалт нь улирлын амралтын цагт хамааралгүй. Хөтөлбөрийн үр дүн ажлын байртай болох. Орон нутагт ажиллаж амьдарч хийж бүтээх боломжийг эрэлхийлж буй олон залууст сайн жишээ болох болов уу гэсэн үднээс бид хонгор зултай ярилцсан юм а. Нийгмийн амьдралд аж тэр, хувийн амьдралд аж тэр, бизнесийн салбарт ч тэр, залуусын дунд ч тэр, амжилт дүүрэн аж төрж буй тэрээр Чойболсон хотын залууст кофе соёлыг түгээж, хажуугаар нь залуусын гарааны бизнесийг дэмжих төвийг хариуцсан ажиллаж байна. Мөн тэрээр төсөл бичиж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамрагдаж, санхүүгийн дэмжлэг хүртэж чадсан хөдөлмөрч бүсгүй юм а. За хонгор зултай энэ өдөр уулзч байгаа тун их баяртай. Ямар ч бас манай нэвтрүүлэг бол мэдээж нэг зорилгын хүрээнд явж байгаа. Гэхдээ чи өөрийнхөө тухай биднэрт танилцуулж өгөөч. Орон нутагт зөв ингээд идэвхтэй нийгэмд ч тэр, хувийн бизнестэй ч тэр идэвхтэй ажиллаж амьдрах боломж юу нэр вэ? Хоёулаа залуучуудад жоохон шинэ мэдээлэл өгье л да тий. За сайн мэцхан намайг хонгор зул гэдэг. За би 26 настай. Шүтээсийг 6 жилийн өмнө бизнесийн удирдлагаар төгссөн. Хүний нөөц маркетер мэргэжилтэй. За Дорнотын анхдагч кофе шоп болох Пул кофе шопыг одоо 4 жилийн өмнө үүсгэн байгуулсан. За тэгээд сургуулаа шууд төгсөж ирээд Улаанбаатар хотод амьдрах одоо ажиллах боломж байсан ч гэсэн одоо нутагтаа сайхан амьдрыг авираатаагаар бол ирээд ажиллаад нэг 6 жил гаруй болж байна. За та түрүүнд асуулаа нэг орон нутагт ажиллаж амьдрах те нийгэмд идэвхтэй байхын одоо боломж хэр байна гэд. Тэгээд ерөнхийдөө бол яг хуу сүүлийн жилүүдэд орон нутагт амьдрахад айгүй таатай. Тэгээд тэр ч утгаараа нөгөө боломжууд айгүй нөгөө залуу өөрөө эрэл хайгуул хийгээд өөрөө айгүй сайн судлаач эрэл хайгуулч байж чадах юм бол боломжууд айгүйх байдаг болсон. Тэр маань болохоор ерөнхийдөө бол асуудалтай бас холбоотой байж магадгүй залууныхаа боддог. Асуудал хаана вэ? Тэр нь боломж байдаг. Тэгээ шийдэх бол нөгөө асуудлууд зөндөө байгаа учраас боломжийг бол хангалттай байна л гэж харж байгаа. Залуучуудын хүлээлт шин цагийн одоо орон нутгийн иргэдийн хүлээлт шаардлага мэдээж бас өндөрсөж байгаа. Яг л одоо үйлчилгээний шаардах ёстой стандартуудыг шаарддаг. Тэгэхээр энэ чиглэлд бас зах зээл байна гэж харж байна тийм. Ерөнхийдөө бол бас байна л гэж харж байгаа тий. Тэгэл угаасаа нөгөө манай аймаг чинь 82,000 хүн амтай. Тэгээд мэдлийн хотын соёл хөгжсөн аймаг учраас дагаад үйлдвэрлэл үйлчилгээний одоо тэр салбарууд бол хөгжөөд тэгээд хэрэглэгчдийн одоо мэдээлэлчсэн тэр утгаараа нөгөө нэг айгуу сайжирсан. Тийм учраас бол байгаа л гэж бодож байна. За. Стартап бизнес ямар нэгэн бизнесийг эхлүүлэх залуу хүний хувьд за тэгээд мэдээж одоо банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллахаас өөр боломжийг эрэлхийлдэг бидний шиг юм залуучуудын хувьд бол хөдөлмөр халамж үйлчилгээний газраас санал болгож байгаа энэ сургалтууд төслүүд за тэгээд залуучуудад олгож байгаа боломжууд маш их тохиромжтой бөгөөд эрг үр дүнтэй яг нэг төр иргэндээ хандаж хийж байгаа юм бодлого болов бодож. Тэгэхээр та бол өөрийн бие дээр энэ бүгдийг мэдэрсэн хүний хувьд яг төрийн бодлогын энэ хэсэг нь танд ямар сэтгэл төрүүлсэн бэ? За стартап хөтөлбөр залуучдын хөтөлмөр эрхлэлтийн бол үр шимийг хүртээд явж байгаа. Залуу стартап бизнес эрхлэгч. За энэ утгаараа болохоор яг сүүлийн
17 онд залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр анх удаа хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон засаг даргын хамаа газартай хамтарсан ийм хөтөлбөр бол залуучуудын хөдөлмөр эрхлэлийн хөтөлбөр анх удаа орон нутаг болон одоо 21 аймаг тий 9 дүүрэгт бол хэрэгжсэн. За тэгээд 2017 оноос яг одоо 2021 он хүртэл одоо энэ тасралтгүй хөтөлбөртэй бол холбоотой явж байгаа. 2017 онд яг энэ хөтөлбөрт ороод залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрөөс санхүүжилт авч таагүй. Гэхдээ айгу сургалтаар нь чадахчаад ийм боломж байдгийн байна гэсэн сэтгэлгээг бол тэндээс олж аваад 18 онд бол одоо нь хийж байгаасаа төслөөс арай өөр төслөөр одоо хамтран үүсгэн байгуулагчаар органик тий бараа бүтээгдэхүүн үйлдвэрсэн гэсэн одоо ийм дэлгүүрийн саналаар бол төслөөр оролцож амжилттай авч исэн. За тэгээд одоо яг 21 он хүртэл одоо холбоотой яваалаа. Тэгээ энэ нь болохоор залуучуудад одоо бизнес эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхээс гадна одоо сэтгэлгээний цар хүрээг нь тэлж байгаа тий гэж одоо бол харж байгаа. Тэгээд бол сургалтаар нь бол маш одоо бизнес эрхлэх ур чадварыг богино хугацаанд тий олж авсан. Энэ нь бас аюу өгөөжтэй, авууштай санагдсан. Төрөөс боломж олгож байна. Тий төрөөс боломж олгож байна. Тий. Залуучуудыг дэмжиж байна. Та бүгдээс хүсэж байгаа юм бол хариуцлагатай ажиллаад бусдад үлгэр жишээ болоод бусдын ажлын байраар хангаад өөрийгөө болон бусдыг одоо амжиргааны тодорхой төвшөнд ахиц дэвшилт хүргээрэй гэж энэ бодлогыг хэрэгжүүлж байгаа. За түүнээс гадна мэдээж чинээлэг, хөдөлмөр эрхэлдэг, ажил орлоготой иргэн бол өөрөө улсын баялаг. Тэгэхээр одоо доронтойгоо босод залуучуудад хандаж хэлэхэд хөдөлмөр халамж үйлчилгээний газартайгаа за танад бол бүр хүний хөгжлийн том цогцлбор ордон бий болчихсон байгаа. Хандаж ажилласаа гэж нэг урайлж хэлвэл тэнд дөр нь ямар үйл ажиллагаа явагддгийг тэнд ямар боломжууд байдгийг залуучуудаас мэдэхгүй байж магадгүй шүү дээ. Яг хоо зарим залуучуудаас нөгөө мэдлэг гэхээсээ илүүтэйгээр мэдээлэлтэй ойр биш мэдээлэл хомс байдгаасаа болж зарим боломжуудыг алддаг юм шиг санагддаг. За тэгээд би бас нөгөө залуу хүнийхээ хувьд одоо стартап бизнес эрхлэгчийнхээ хувьд одоо хүний хөгжлийн яг дөрвөн давхарт байрлах залуучдын гарааны бизнесийг дэмжих төвийг бол хариуцж ажилладаг. За бид нар болохоор Ops менежер, ивент үйл ажиллагааны менежер гэсэн 3 орон тогтоогоор бол энэ залуучдын гарааны бизнесийг дэмжих төвөө Улаанбаатар хотын стартап маркетинг спейс яг салбар гэхээр Улаанбаатар хотоос одоо нэгдсэн мэдээлэлтэй байх нь шүү дээ. Эрхтэйгэр бол одоо ингээ үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээ үйл ажиллагааны маань болохоор үндсэн 3 чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Эхнийх нь болохоор зөвлөх үйлчилгээ. Манай дээр болохоор бизнесийн туршлагатай 10 ментор зөвлөхүүд ажилладаг. Эндээс болохоор одоо бизнестэй тулгамдж байгаа асуудлуудыг одоо залуучууд маань тий бизнес эрхлэгч нар маань эсвэл бизнес эрхлэх гэж байгаа залуучууд маань одоо бизнесийн менторинг буюу менторшипийн хөтөлбөрийг одоо аваад ингээд суралцах боломжтой зөвлөх үйлчилгээ авах. За хоёрт нь болохоор залуучдын гарааны бизнесийг дэмжих төвд болохоор 40-50% хүний багтаамжтай ивент үйл ажиллагаа явуулах залуучуудыг чадахжуулах бизнес эрхлэх ур чадвараар нэмэгдүүлэх амьдралын чанарыг нь сайжруулах одоо олон төрлийн сургалт үйл ажиллагаа ивентүүд болдог. Тэнд бас залуучууд маань хамрагдах боломжтой. За 3 дахь үндсэн чиглэл маань болохоор та цөнхөө үрээд ирэхэд боломжтой дундын опс буюу хамтын опс сүүлийн үед дэлхийн жишг хамтын опсын одоо жишг маань аягуусаа явагдаж байгаа тийм учраас одоо опсын яг дутагдaltaй залуучууд маань энэ дээрээ суухад боломжтой. Компьютер принтер өөрөө цай кофе бүх юмуд нь бэлэн юм дундын опс байгаа. За ерөнхийдөө манай стартап төв мөн болохоор ийм 3 үндсэн үйл ажиллагааны чиглэлийн дагуу явагддаг. 4 давхар залуучдын гарааны бизнес төв ажилладаг. За хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2 давхарт болохоор залуучдын загвар төв гэж сайхан манай аймагт байгуулагдсан. Тэгэхээр ерөнхийдөө бол Дорнот аймагта анх удаа энэ залуучдын гарааны бизнесийг дэмжих төвтэй болсон. Дээрээс нь одоо бүх аймагуудад одоо зарим аймагуудад байдаг юм жишг загвар төвтэй болсон. Тэгээд дээрээс нь хөдөлмөр эрхлэлтийн одоо янз бүрийн хөтөлбөрүүд явагдаж байна. Сургалт мэдээллүүд явагдаж байна. Тэгэхээр залуучууд маань мэдээлэлтэй ойр байж чадхал юм бол боломжууд байдаг болсон. Тэгэхээр бол одоо энэ төвөөрөө өөрчлүүлээ та бүхэн зориулсан төв юм чинь. Тэгээ манай аймаг чинь ерөөхдөө залуучдын аймаг гэж явагддаг. Тэгэхээр бол төвөөрөө өөрчлүүлээд тэгээ мэдээлэлтэй ойр байгаад энэ боломж нөхцлүүдийг бол хүртээсээ энэ бол одоо нээлттэй болсон шүү. Та одоо өөрөө ирж хайх юм бол гэж хэлмээр байна. Авсан 10 сая төгрөгийг юу зарцуулсан? За манай болохоор яг нөгөө нэг үйл ажиллагаагаа эхлэхэд
бол зарцуулсан. За залуучуудын гарааны бизнесийг дэмжих төслөөс авсан одоо нөгөө нэг санхүүжилт маань болохоор одоо энэ хийж байгаа үйл ажиллагаа биш, өөр ажиллагаа. Анхны маань болохоор стартап санаа маань болохоор кофе шоп байгуулах санаа байсан. Тэгээ эхний нөгөө нэг жилдээ санхүүжилт авч чадаагүй. Гэхдээ би 7 хоногийн дараа нөгөө кофе шоп нээжсэн байхгүй юу? Одоос 4 жилийн өмнө гэсэн үг. Тэгээд төсөл болохоор авсан 10 сая болохоор тухайн төслөө эхлүүлэхэд шаардлагатай нөөц тоног төхөөрөмж тэгээ дээрэс нь одоо нөгөө тавилах хийх юм уу да бүр авч байсан. Тэгээ одоо нөгөө Green 80 авсан яг Green 80 бяцлал манаас амжилттай хэрэгжиж байгаа тамдрын усан байгуулагч маань яг тэрэн дээрээ төвлөрөөд ажиллаж байгаа. За миний хувьд болохоор бас илүү нөгөө тэрнээс өмнө эхлүүлсэн гарааны бизнестэй илүү анхаарал хандуулад явдаг гэсэн үг. За баярлалаа. За баярлалаа. Төрөөс иргэн бүрт ажил мэргэжлээр чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн таатай нөхцөлийг нь бүрдүүлэх, цалин хөлс авах хувийн аж ахуй эрхлэх эрхийг нь хангахыг зорддог. Хөдөлмөр эрхлэх нь иргэдийн орлогын түвшин, амьдралын чанараа дээшлүүлэх үндсэн баталгаа болохоос гадна улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн үндэс болдог. Манай улсын нийт хүн амын 31%-ийг хөдөлмөрийн насны хүн амын 46%-ийг 18-аас 34 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглүүлэх гарц болон ажиллах нь Монгол Улсын засгийн газрын томоохон бодлогын зорилтуудын нэг юм. Нөгөөтэйгүр ажил олгогчдын эрэлтэд нийцсэн, хүний нөөцийг бүрдүүлэх, залуу хойч үеийг хөдөлмөрт бэлтгэх, хувь хүний ур чадварыг хөгжүүлэх шаардлага бий болсоо байна. Тиймээс халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд залуучуудад бүтээлч идэвхтэй амьдралын хэм маяг, эх орон чөлөөийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдэнд зөвлөн туслах замаар хөдөлмөрт бэлтгэж ажилтай орлоготой иргэдийг нэмэгдүүлэх зорилгоор залуусд чиглэсэн залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо төслийг Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдрөөс эхлэе тэгш оролцоог хангая. Оролцоо төсөл бол олон залуусын итгэл найдвар, өөртөө итгэх итгэл, хөдөлмөрт хандах хандлагад эерэг нөлөөлсөн үндэсний хэмжээний том төсөл. Дорнод аймаг уг төсөлд өндөр амжилттай оролцсон бөгөөд оролцоо төсөлд хамрагдаж ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн үүрийн цолмонг бид та бүхэнд танилцуулж байна. Дорнод мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтээгдэхүүн тэрээр өдгөө оюутал хувцас үйлдвэрлэлийн салбарт амжилттай ажиллаж байна. Би болохоор 2020-21 онд ерөнхийдөө оюмал бүтээгдэхүүний оюуталчин мэргэжлэр сур төгссөн байгаа. Оюуталчин бол ер нь бол тэгээ өөрийн нэг урлагийг хүссэн зүйлээ төгс яг нэг амьдрал дээр бодтоор гаргаж өгдөг нь тэгэхээр хамгийн чухал зүйл санагддаг. Өөрийнхөө өмсмөр байгаа зүйлээ өөрөө урлаад оюучна гэдэг бол тэр хамгийн чадварлаг зүйл байх гэж би боддог л та. Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо төсөл гэж ерөнхийдөө явагдаж байна гэд сонсоод тэгээд тэрийгээ ерөнхийдөө очиж уулзаж бүртгүүлж тэгж оролцсон байгаа. Тэгээд тэнцнэрээ ерөнхийдөө энэ сургалтанд 10 сарын 2-оос 10 сарын 14-ний хугацаанд ерөнхийдөө 14 хоногийн хугацаатай суусан байгаа. Тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө найрамдал олон улсын хүүхдийн найрамдал туслан дээр 800 гаруй залуучууд хамрагдсан ийм сургалт болсон. Тэгээд энэ сургалтанд ерөнхийдөө сууснараа залуучуудад хандсан гэдэг утгаараа ерөнхийдөө айгүй тийм шинэлэг тийм байсан. Одоо энэ орчин үеийн залуучны сэтгэлгээнд ерөнхийдөө их тулгуурлаж ажилласан нь айгүй таалагдсан. Тэгээд энэ сургалтанд сууснараа ерөнхийдөө залуучууд өөрсдийн орлоготой болох, ажилтай болох, өөрсдийн хүсэл мөрөөдөл зорилгыг ерөнхийдөө ажил яаж эхлүүлэх вэ? Яаж ажил олгох вэ гэдэг талаас нь ерөнхийдөө бас дээрэс нь нөгөө шинэлэг санааг бий болгох тийм сургалт болж чадсан. Манайд Орон аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний хэлтсийн энэ оролцоо төсөл болон интерншип төслийг явуулж байгаа баг хамталан маань үнэхээр сайн байна. Үнэхээр сайн гэж хэлж чадна.
Тэ яагаад тэгэхээр би энэ төсөлд хамрагдаагүй байсан бол одоо өдөрт би ингэ байж ахгүй байх байсан бах тэ. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг зорилгыг одоо ингээд биелүүлэх гээд яаж эхлэхээ мэдэхгүй байсан бол түүнийг би эхлүүлж чадж байгаа учраас энэ бол үнэхээр маш том ололт амжилт юм. Тийм учраас үнэхээр тэг бид нар энд одоо маш олон залуучууд ерөнхийдөө хамрагдж байгаа тий. Тэнгүүд тэр залуучууд маань бүгдээрээ ерөнхийдөө ажлын байртай өөр ингэсэн зорилготой үнж байж байх боломжийг илүү хангаж өгж байгаад нь үнэхээр талархаж байгаа. Тийм болохоор маш сайн ажиллаж байна гэж би одоо дүгнэж байгаа. Өмнө нь болохоор манай гэр бүл ерөнхийдөө яг яаж яг тий өөрсдийн гэсэн энэ мөрөөдж байгаа зүйлээ эхлүүлэх вэ гэдэг тал дээр юу ямар нэгэн мэдлэггүй чадваргүй байгаад байсан л да. Яахаа мэдэхгүй байгаад байсан. Одоо бол харин энэ сургалтуудад хамрагдсанараа ерөнхийдөө яаж энэ өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлээ ерөнхийдөө эхлэх вэ те энийг илүү олж авсан. Тэгээ илүү яг нөө өөрсдийнхөө мөрөөдөл рүүгээ илүү тэмүүлж чадж байгаа одоо бол тэрнлүүгээ илүү цаг цавыг зарцуулж байна те. Өмнө нь болохоор зүгээр гэртээ хүүхдээ хараад ингэ байдаг гэсэн бол одоо тэгэх биш. Яаж ингэж явбал ямар үйл ажиллагаа явуулвал илүү амжилтанд хүрэх чадах вэ гэдгээ илүү харж чаддаг болсон. Тэ бизнес санаагаа олсон гэсэн үг л дээ ер нь бол. Ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа. Туршлага, төлөвшил дүүрэн ахмад наснууд маань залуустаа үлгэрлэн аж ахуйгаа хөгжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлж, амжиргаандаа дэвшил авч ирэх бодит дэмжлэгийг хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газрын хамт олон Харьяа нутаг дэвсгэрийнхэн зорилттой хүмүүст олгож байгаа. Бид энэ удаад 30 гаруй жил өсчин гоо сайхны салбар тууштай ажиллаж, өнөөдөр өөрийн салоноо хөгжүүлсэн чимэг салооны захирал оюун чимэгтэй ярилцсанаа үзэгч танд төлөвлөж байна. Би өсчингээрээ мэргэжлэрээ 33 жил ажиллаж байна. Энэ юугээ салоноо нээгээд одоо жил гарсан болж байна. Энэ нээж байгаа энэ ажиллаж байх хугацаанд хөдөлмөр халамж үйлчилгээний газраас бидэнд одоо тусалдаг, дэмждэг гэдгийг одоо тийм мэдээллийг өөрөө олж аваад тэрүүгээрээ одоо хөдөлмөр халамж үйлчилгээнийхаа төв дээр очиж уулзаж ярилцаад ингээд тусламж дэмжлэгээ авсан. Бид нартай бол айгүй маш сайн их тусламж өгдөг юм байна гэдгийг би бас хэлье гэж бодож байна. Тэгээд энэ салоноо тогтжуулахад одоо тэр өгсөн тусламж нь одоо биднэрт бол маш их нэмэр болсон. Тэгээд би одоохондоо бол ингээд дөнгөж саяхан нэгсэн болохоор иймэрхүү газартай байгаад байгаа. Тэгээд ерөнхийдөө бол энийг ажилуулахад дахиад бас 2 өрөө байгаа учраас тэрийг өргөжүүлээ дахиад том болгох зорилготой байгаа. Тэгээд өшөө 2 маникюр мейкапчин бас байгаа хгүй. Тэгээд тэдрийг одоо тогтжуулах гад ажиллаж байна. Одоо баяр хөслөл олгож байгаа болохоор бас хөрөөгөө өргөжүүлэхгүй болохгүй шүү дээ тий. Тэгээд тэр талд бол одоо бас хөдөлмөр халамж үйлчилгээний төвөөс бас биднэрт бол туслан дэмжинэ гэж ярьсан. Тэгээд намайг яг ингээд байгуулах гад айгу бас ингээд хүнд штэ бид нар чинь тэгэл бүхэл юм эдийн засгийн хувьд бол айгу хүнд дэмжин. Тэгээд тэр үед айгу бид нар тусламж дэмжлэг үзүүлсэн энэ хамт олондоо бол бас талархлаа илэрхийлье. Тэгээд энэ хамт олондоо талархлаа яаж илэрхийлэх вэ гэхлээр зэрэг бас ингээд халамж үйлчилгээний төв гэдэг чинь дандаа л байна хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдсан ийм хүмүүс байдаг учраас тэд нартэй одоо явж чадахгүй ч юм уу хөвтөртэй байдаг ч юм уу тийм хэцүү хүмүүстэй бас удиралд нэг удаа очиж тэр хүмүүстэй үнгүүгээр үсийн засаж өгч юм уу одоо тийм талаар бас талархлаа илэрхийлье гэж бодож байгаа. Яг зах зээлийн хувьд бол үйлчлүүлэхийн хувьд бол өргөн. Яагаад тэгэхээр зэрэг бид нар өөрсдөө аль болох чанартай бүтээгдэхүүн хүмүүстэй хурж үйлчлэх бас тогтоон орчинтой байх юм бол тэр хэмжээнд бол үйлчлэгээний хувьд бол зах зээлийн хувьд бол өргөн. Тэрнээс биш бас яг ингээд нэг олон хүмүүс үйлчлүүлэх талын хувьд бол одоо өнөөдөр нэг хин чамаагүй аль нэг газар ороод суулга болцсон шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө санаанд нь хүртэл үйлчилж чадаж л байвал нь хүн ихтэй байна л гэсэн үг. Сая тэр хөдөлмөр халамж үйлчилгээний төвөөс нь бизнес эрхлэгчдэд анхан шатны гараа гэсэн тийм сургалт байгуулагдсан. Тэрэнд нь бол суусан. Тэгээд хөдөлмөр халамжийн үйлчилгээний төвөөс биднэрт 50% хөнгөлөлттэй 2 сая 500 төгрөгийн зээл өгсөн. Одоо тэр 2 сая 500 төгрөгийнхаа зээлээр үл яхаа энэ талаа
хүмүүсийн одоо өсний юуг аппарат гэж уурын спа аппарат гэж үүдэг аахгүй юу 800 мянга гэдэг тэрнийг авсан. Тэгээд ерөнхийдөө ингээд жижиг сажиг тогтчлоо хийлгээд хамгийн гол нь материалуудаа айгуу сайн татаж авсан байгаа. Айгуу үнэтэй материалууд татдаг. Би аль болохоор хятад юм хэрэглэхгүй боддог. Маш сайн чанарын бүтээгдэхүүн хэрэглэх боддог учраас тэрэндээ л айгуу их нэмэр болж яаж өгсөн. Тэгээд ер нь тэр оюужим гээд багш сургалт явуулдаг. Тэгээд цэгээгээд манай халамж үйлчлэгээний төв яг мэрэгчлэлтэн охин байгаа. Тэр маань бас айгүй сайн зөвлөгөө өгдөг. Та ингэвэл одоо танд ийм тусламж юу яаж болно? Та ингэж үйл ажиллагаа явуулж байгаа юм чи ингэж болно гэдэг. Бас халамж үйлчлэгээний төвийн халамж үйлчлэгээний төвийн юу захирлан даргана гэдэг нэг бас охин байгаа. Тэр бас их мэдээлэл өгсөн. Тэгээд одоо эднэртэйгээ үргэлж мөхөд хайрцаж ажиллая л гэж бодож байна шүү дээ. Яагаад гэхээр би чинь яг нөгөө групптэй мэрэгчлээс шалтгааллах групптэй байдаг аахгүй юу. Тийм болохоор надад бол янз янзын тусламжууд бол хэрэгтэй мэдээж хэрэг бас нэг ер нь бол нэг эмгтэй хүн чинь өрх толгойсон л да би тийм болохоор зэрэг бүх юмыг өөрөө хийдэг учраас надад бас тусламж дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ тэрийг нь маш сайн өөртөө хэрэгтэй хүмүүстэй хэрэгтэй яг л энэ үйл ажиллагаанд л яг зориулах тийм л байна да. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн 2021-ээс 2022. Хөтөлбөрийн зорилго Ахмад мэргэжилтнүүдийн ажил хөдөлмөрт оролцоог нэмэгдүүлж мэдээллийн сан үүсгэн тэдний мэдлэг, ажлын туршлагыг өсвөр хойч залуу үеийнхэнд өвлүүлэх, зөвлөн туслах үйлчлэгээ үзүүлэх болон хуваарь аж ахуй эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино. Хөтөлбөрийн хамрах хүрээ хөтөлбөр халамжийн үйлчлэгээний газар хэлэлцдэг хүсэлт гарган мэдээллийн санд бүртгүүлсэн тэтгэврийн насны Ахмад мэргэжилтнүүд Ахмад насны эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага холбоо аж ахуй өрхийн үйлдвэрлэл эрхлэх зорилготой Ахмад настан хөтөлбөрийн хүрээндээ хэрэгжүүлэх арга хэмжээ Ахмадын төрийн бас байгууллагуудаар зөвлөх үйлчилгээг зохион байгуулах Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг зохион байгуулах аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэлтэн зориулан эргэн төлөвлөлт нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг зохион байгуулах Ахмад мэргэжилтнүүд төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Ахмадын төрийн бас байгууллагаар зөвлөх үйлчилгээг зохион байгуулах. Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг Ахмадын эрх ашгийг хамгаалсан холбоод нь бүтээн байгуулалт болон бусад салбарын аж ахуйн нэгжих байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Зөвлөх үйлчилгээний төслийг хэрэгжүүлэх Ахмад насны эрх ашгийг хамгаалах холбоо тухайн зөвлөх үйлчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж үзүүлэх мэргэжлийн өндөр ур чадвартай баг бүрэлдэхүүнтэй байна. Аж ахуйн хөдөлмөрийн үйлдвэрлэл эрхлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох. Ахмадуудад 3 сая хүрлэх төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 24 сарын дотор 100% эргэн төлөх нөхцөлтэй олгоно. Хөтөлбөрийн үр дүн ажлын байртай болох. Үзэгч та бүхэн Улаанбаатар хотоос 650 км-ийн зайд орших зүүн хязгаар Дорнот аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Бид та бүхэнд 21 аймгаар бүтэн тойрч хөдөлмөр халамжийн үйлчилгээ Монгол орны өнцөг болон бүрт хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжлан хүргэж байгаа билээ. Ажилтай, орлоготой амьдралаа авч яваа Монгол хүн бүр Монголын баялаг тэдний төлөө ажиллаж байгаа халамжийн хөдөлмөрийн чиглэлийн мэргэжилтнүүдтэй талархаж байна. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.